Хар нүх хэрхэн үүсдэг вэ? Түүн дотор яг юу байдаг вэ? Хар нүх өөр ертөнцид хүрэх хаалга байж болох уу? Мөн хар нүх рүү унвал юу харах вэ? Энэ удаагийн дугаараар чиний сонсч байгаагүй зүйлс олон гарах болно. Тиймээс бичлэгээ дуустал нь үзээрэй. ертөнцийн хамгийн нууцлаг газар руу хамтдаа аялцгаая. Манай нар шиг эсвэл түүнээс арай том од мөнхөнхтөө маш нэгт жижигхэн цагаан одоо од болон хуурдаг. Харин нарнаас 8 эсвэл түүнээс ч олон дахин хүнд маастай оддын түлш шавхагдаж дуусах үед одны дотроос гадагш чиглэсэн даралт үүсэхэ болж төв рүү чиглэх таталцлын хүчийг зогсоох зүйл байхгүй болдог. Тиймээс одны гаднах хэсгүүд дотгошоо нурж маш хүчтэй даралтаар дотогш шахагдсны эцэст нь тесэрдэг. Бид энэ үзэгдлийг супернова гэж нэрлэдэг. Ийм тесрэлтийн улмаас нарнаас дор хаяж 3 дахин хүнд цөм үлдэх бөгөөд цацарч буй материалууд гэрлийн хурдны 25% хүрдэг байна. Тесэрсний дараа даралтаж шахуулсан одны цөмд үлдсэн маш хүнд материал нь нейтрон од юм уу хар нүх болон хуурдаг. Энэ цөмийг маш жижиг орон зайд шахчихсан асар их материал гэж ойлгож болно. Зөвхөн ганц йотон шиг хэмжээтэй хар нүх дэлхийгээс ч хүнд маастай байх болно. Жишээ нь наран дээр татах хүч дэлхийгээс 28 дахин хүчтэй. Хэрв чи нарны гадарга дээр алхвал одоогийнхоосоо 28 дахин хүнд биеийг хөдөлгөх хэрэгтэй болно гэсэн үг. Ер нь бол ганц ч алхаж чадахгүй л дээ. Тэгвэл 4 ширхэг нарыг 24 км диаметртэй болтолсон шахчихвал ямар их татах хүчтэй болохыг нэг төсөөлөх гээд үзтээ. 4 нарыг шахахаар 28-ыг үржих 4 тэнцүү 112. Тэгэхээр хүн 112 дахин хүнд болно гэж бодож байна уу? Үгүй ээ. Учир нь од тесрэхтэй ихэнх материалаа сансарт цацдаг. Харин үлдсэн багахан цөм нь хар нүх болдог. Тэгвэл 4 нарыг ямар ч маасыг нь орхилгүйгээр 10 км болтолсон шахчихвал татах хүч нь хэдэн сая тэрбум дахин их болно. Ийм их татах хүчнээс гэрлийн бөөм хүртэл зүхтааж чадахгүй. Тийм ч учраас хар нүх гэрэлтэж харагддгийн учраас энгийн сансрын дуран аваагаар бид түүнийг олж харж чадахгүй. Гэхдээ бидэнд түүнийг илрүүлэх аргууд бий. Цацраг туяа илрүүлэх радиотелескоп эсвэл ойр орчмын однуудын хөдөлгөөн зэргээр хар нүхийг илрүүлж болдог. Гэхдээ харагддаг хар нүх бас бий. Ойр орчмын од эсвэл сансрын материалыг өөртөө татах үед задарсан материалууд нь хар нүхийг тойрон бүслүүр болон эргэдэг. Ингэхдээ хоорондоо үргэлжсэний улмаас халж маш хурдан бараг гэрлийн хурданд хүрдэг. Халсан материал гэрэл цацруулах бөгөөд үүнийг хуйлралын диск гэдэг. Ийм хар нүхийг идэвхтэй хар нүх гэж нэрлэдэг. Ажиглагдах ертөнцид 40 квинтиллион хар нүх байдаг гэж тооцоолсон. Гэхдээ тэд бүгд янз бүрийн хэмжээтэй. Хүмүүсийн мэдж байгаа хамгийн жижиг хар нүх 12 км хэмжээтэй бол хэдэн сая, бүр хэдэн тэрбум нарны маастай хар нүхнүүд ч байдаг. Тэдгэрийг супермассив буюу хэт хүнд хар нүх гэдэг. Ийм хэмжээний хар нүхнүүд ихэвчлэн галактикийн төвд оршдог. Жишээ нь 2022 онд бид өөрсдийн галактикийн төвд орших Sagittarius A хэмээх хар нүхний зургийг авч чадсан. Биднээс 26 мянган гэрлийн жилийн зайд байрладаг. Нарнаас 4.3 сая дахин хүнд. Харьцангуй ойрхон гэж хэлж болно. Яг нь ойр гэдэг нь биднээс 165 квадриллион километрийн зайтай гэсэн үг. Тэгвэл ер нь хар нүх гэж яг ямар биет юм бэ? Хар нүх бол үнэндээ сансарт байдаг ямар нэг нүх биш юм. Хэтэрхий их материалыг хязгааргүй жижиг болтолсон шахаж, огторгой хугацааг бараг хязгааргүй ихээр мөрөөлгөж чадна. Нэг ёсондоо хар нүхний татах хүч гэж нэрлэхээс илүү огторгой хугацааны хязгааргүй гүн ангал гэж ойлгож болно. Тэр ангал руу унсан зүйл буцаж гарч ирэх боломжгүй. Бидэнд харалж харагдаад байгаа тэр зүйл нь үнэндээ хар нүхний хэмжээ биш. Харин гэрэлж зүхтаж чадахгүй их татах хүчний хязгаар гэж хэлж болно. Тэгэхээр тэр хязгаар гэдэг нь юу юм бэ? Хар нүх болгонд үзэгдлийн хаяа гэдэг зүйл байдаг. Нэг үгээр бол тэр хязгаараас цааш таталцал хэмжээлшгүй хүчтэй болдог тэр заагийг хэлээд байгаа юм. Онлын хувьд ямар ч биетийг хар нүх болгон хуургаж болно. Аливаа биетийг хангалттай ихээр шахах үед маш жижиг, маш нэгт болох ёстой. Тэгвэл хар нүх болтол шахагдах тэр хязгаарыг Шварцшильдийн радиус гэж нэрлэдэг. Жишээ нь дэлхийн Шварцшильдийн радиус нь 0.88 мм. 1 см хүрэхгүй хэмжээтэй хэрнээ дэлхийдээ тэнцүү маастай гэсэн үг. Тэгвэл хар нүхний энэ радиус нь тэг байдаг. Бид энэ үзэгдлийг онцгой байдал буюу singularity гэж нэрлэдэг. Үзэгдлийн хаяаны цаана хар нүхний төв хэсэгт оршдог хязгааргүй жижиг, хязгааргүй нягтцэг байдаг гэж үздэг. Гэхдээ энэ онол яг тодорхойгүй. Ямар ч эзэлхүнгүй хэрнээ хязгааргүй нэгтцэг гэхээр нэг л ойлгож өгөхгүй байгаа биз? За ямар ч байсан маш жижиг хэрнээ аимшигтэй хүнд зүйл хар нүхний голд байдаг гэж ойлгож болно. Үүнээс гадна хар нүхний орчимд цаг хугацаа мөрөөдөг гэсэндэ үүнийг ингэж тайлбарлаж болно. Аливаа биет масс ихтэй байх тусмаа цаг хугацааг өөрчилдөг.
Жишээ нь чи нэг хөлөгт суугаад хар нүхний үзэгдлийн хаяаны орчмоор нэг цаг нисээд дэлхийд буцаж ирлээ гэхэд дэлхий дээр 1000 магадгүй 1 сая жил өнгөрсөн байж болно. Нэг ёсондоо чи ирээдүйг харж чадна. Энэ талаар чи магадгүй Интерстеллар кинон дээрээс харсан байх. Хэрв цаг хугацаагаар аялъя гэвэл хар нүхэнд ойрхон очих хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ энэ нь тийм ч амархан байхгүй. Хар нүх рүү унвал юу тохиолдох вэ? Хизээ нэг өдөр хүмүүс их дэлхийг орхиж шинэ гариг хайхаар сансарх дургуугаар аялж магадгүй. Тэгвэл хэрв бидний замд хар нүх тааралдвал бид амьд үлдэж чадах уу? Эсвэл түүнийг ойроо судлах хамгийн сайхан боломж нээгдэх болов уу? Хар нүхний таталцал дэндүү хүчтэй. Хэрв чи хөлөөрөө унлаа гэвэл хөл чинь толгооноосоо илүү таталцлыг мэдэрч бие чинь доош сунаж эхэлнэ. ертөнцид хамгийн түгээмэл байдаг хар нүхнүүд ихэвчлэн 10 орчим километр хэмжээтэй 5-аас 20 орчим нарны масстай байдаг. Ийм хар нүхийг стеллар хар нүх гэдэг. Хэрв чи ийм хэмжээтэй хар нүх рүү унвал үзэгдлийн хаяанд хүрэхээс өмнө бүх бие чинь атом молекулаараа задарч дуусах болно. Харин манай нарнаас сая дахин хүнд масстай хар нүх рүү унсан тохиолдолд чиний бие үзэгдлийн хаяа хүртэл ямарч байсан хүрч чадна. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Маш сайн хамгаалалт бүхий тусгай сансрын өмсгөлтэй байхгүй бол асар их цацраг туяа чамайг хормын дотор шарж орхино. За тэгэхээр чи Сажитариус хар нүхний орчимд очиод сансрын хөлгөөсөө үсэрлээ гэж бодъё. Юуны түрүүнд чи аврах том хуулирлын дискийг харах болно. Энэ диск баг гэрлийн хурдаар ирэх учир маш халуун, маш хурц гэрэлтдэг учраас чамд гэрлээс өөр юу ч харагдахгүй. Тиймээс сансрын өмсгөлийнхөө гэрэл бууруулагчийг ашиглах хэрэгтэй болно. Хуулирлын диск бидний мэддэг шиг шар биш, цэнхэр өнгөтэй харагдана. Учир нь хуулирлын дискний орчимд хэдэн тэрбум градус халуун байгаа. Хачирхалтай нь хуулирлын дискний нэг тал нь нөгөө талаасаа илүү тод гэрэлтэж харагдана. Учир нь хар нүхийг тойрон эргэх материуд маш хурдан учир нэг талдаа гэрэл чам руу ойртох үед гэрлийн долгионы нэгтрал ихсэж холдож байгаа хэсгийнх нь арай бүдэг харагдана. Үүнийг Доплерийн эффект гэж нэрлэдэг. Үүнээс гадна чи хар нүхний хуулирлын диск босоо чиглэлтэй байхыг харна. Гэхдээ үнэндээ диск босоо биш. Санчир гаргийн бүслүүр шиг хөндлөн тойрог хэлбэртэй. Харин хүчтэй таталцлын нөлөөгөөр хар нүхний цаа талын хэсгийн гэрлийг мөрөөлгөж хазаалгасан хэрэг. Үүнийг бид таталцлын линзний нөлөө гэж нэрлэдэг. Нэг үгээр бол хүчтэй таталцлын нөлөөгөөр хар нүхний цаа талын хэсэг наашаа боссон байдалтайгаар харагдана гэсэн үг. Хачирхалтай чи хэдийгээр хар нүх рүү ойртож байгаа боловч эхний хэдэн минутанд хар нүх холдож байгаа юм шиг харагдана. Үүнийг гэрлийн дифракцийн үзэгдлээр тайлбарлаж болно. Минут өнгөрөх тусам бид хар нүх рүү доошилж хурд улам нэмэгдэнэ. Харин чиний ард талд гэрэл улам бүр бүдгэрсээр байх юм. Сансрын хөлөг дээрээс харж байгаа ажиглагчийн хувьд чи цаг өнгөрөх тусам л удаашарч байгаа юм шиг харагдана. Гэхдээ хөлөг дээрх цаг хугацаа чиний цаг хугацаа ч гэсэн адилхан хэвээ явж байгаа. Зөвхөн хар нүхний цаг хугацааны гажуудал ийм нөлөө үзүүлж байгаа хэрэг. Хэсэг хугацааны турш хуулирлын дискийн дундуур нисэх бөгөөд нэг цаг орчмын дараа хуулирлын диск бүдгэрч эхэлнэ. Чи дөнгөж сая фотоны бөмбөрцөг гэдэг бүсэд нэвтрлээ. Энэ бүс бол гэрэл хар нүхийг тогтвортой тойрон эргэлддэг хэсэг юм. Гэрлийн бөмбөс маш хурдан эргэх учир чи өөрийгөө ард талаас нь харж чадна. Хачин байгаа биз? Харин хөлгөөс харж байгаа хүнд чиний дүрс аажмаар бүдгэрч улаан өнгөтэй болж харагдах бөгөөд сүүлдээ ямар ч хөдөлгөөнгүй зогсно. Учир нь чамаас ирэх гэрлийн долгион хөлөгт хүртлээр илүү урт хугацааг зарцуулах юм. Нэг үгээр бол чамайг хар нүх рүү бүрэн унахыг ажиглагч хизээж харж чадахгүй. Тэдний хувьд чиний цаг хугацаа харьцангуй зогссон мэтэл харагдана. Харин чиний хувьд фотоны бүсийг гатлахад ердөө 30 секунд л өнгөрсөн байх болно. Одоо буцах зам нэгэнт үгүй болжээ. Чи юу харж байгаагаа хөлгөрөө мэдээлэхийг хүссэн ч хизээч тэдэнд хүрч чадахгүй. Учир нь чиний илгээсэн радио долгион хар нүхний таталцлаас гарч чадахгүй. Тэгвэл үзэгдлийн хаяанд хүрэх үед юу харах вэ? Үндэ ямар нэг онцгой зүйл байхгүй. Чи үзэгдлийн хаяаг яг хизээ гаталснаа мэдэх боломжгүй. Чиний хувьд цаг хугацаа хэвийн үргэлжилж байгаа. Чи оддоос ирэх гэрлийг хүлээн авсаар байх бөгөөд ард үлдсэн сансрын хөлгийг ч харсаар байна. Сансрын хөлөгдөх цагийн зөв удаашрсан боловч эргэсээр байгаа нь харагдана. Чи өөрийнхөө биеийг, хөлгийнхөө зүрийг ч харж чадна. Учир нь бүх гэрэл дотгошоо унж байгаа ч чиний биетэй харьцуулахад хэвийн байгаа. Унах хурд маш их болсон учраас хажуу талаас чинь ирж байгаа гэрэл тэрч бүхэл ард талаас чинь ирж байгаа гэрэлч урд талаас ирж байгаа мэт харагдана. Хар нүхний харагдах байдал жижигэрч харин ард талын одод илүү тэлж байгаа мэт харагдана. Ард үлдсэн хөлөг хүртэл томорч байгаа нь ажиглагдана. Хар нүх хэр том байхаас чиний хэр удаа унах нь шийдэгдэнэ.
бүх зүйл зөвхөн singularity буюу хар нүхний төв рүү чиглэлсээр. Харин одоо бүх зүйл төгсөх тун ойртжээ. Хар нүхний төвд хүрэхээс хэдхэн секундын өмнө чиний бие маш их татах хүчийг мэдэрч хөлнөөсөө эхлэн хар нүх рүү сунаж орох болно. Үүнийг шпагетчих үзэгдэл гэдэг. Чиний толгой хөлийн үзүүрээс илүү хол зайд байрлах учраас таталцлын ялгаа нь биеийг ингэж сунахад хүргэнэ. Сантиметр тутамд дэлхий дээр мэдэрдгээс хэдэн тэрбум дахин их татхуч мэдрэгдэнэ гэсэн үг. Ингээд хэдхэн хормын дараа чиний бие атом молекулаараа задарч хар нүхний нэг хэсэг болон үрдүүлдэнэ. Энд хүрээд бидний аялал дуслаа. Үнэн дээр энд хүрээд одоогийн шинжлэх ухааны тайлбарлаж чадах хязгаарт хүрч байгаа юм. Бидний одоогийн онолууд орон зай, цаг хугацааны мөрөлд хязгааргүй болдгийг тодорхойлсон ч хар нүхний төвд яг юу байдгийг ойлгож чадаагүй л байна. Тиймээс эрдэмтэд харьцангуй ерөнхий онолыг квант физиктэй нэгтгсэн онолыг нээх хэрэгтэй гэж үзэж эхэлсэн. Энд бидний буруу ойлгосон зарим нэг зүйл бий бололтой. Бидний зургийг нь авч чадсан хар нүхний хуулирлын дискний зураг үнэндээ шар биш, цэнхэр өнгөтэй. Зөвхөн гэрэлтэж байгааг нь л харуулах зорилгоор шар өнгөөр илэрхийлсэн байдаг. Мөн хар нүх рүү унаж байх үед ард харагдах бүх зүйл маш хурдан хөдөлж, орчлон ертөнцийн түүхийг бүхэлд нь хурдсгсан мэт харж болно гэж боддог. Гэтэл энэ нь буруу байж, Доплерийн эффект, дифракцийн үзэгдлийн нөлөөгөөр ард харагдах зүйлс ч мөн адил удаашарч харагдах ёстой. Тэгэхээр хар нүхний төвд яг юу байдгийг мэдхийн тулд одоо хэрэгжилж байгаа онолуудыг илүү сайжрахыг хүлээх хэрэгтэй болж байна. Харин одоо дараагийн асуулт. Хизээ нэгэн цагт хар нүх дэлхийд ойртон ирэх боломжтой юу? Хамгийн ойрхон хар нүх хаана байдаг вэ? Бид одоогоор хоёр төрлийн хар нүхийг мэдээд байгаа. Stellar буюу дундаж хэмжээний хар нүх. Ер нь манай галактикт иймэрхүү хар нүхнүүд 100 сая орчим байдаг гэж тооцоолсон. Эдгээрийн ихэнх нь манай нарнаас 10-аас 20 дахин хүнд масстай. Харин нөгөөх нь супермассив буюу хит аврах хар нүх. Ийм том хэмжээний хар нүх галактикийн төвд оршдог. Ихэнх хар нүх гэрэлтдэггүй учраас илрүүлэхэд тун хэцүү. Ийм хар нүхийг идэвхгүй хар нүх гэдэг. Тэдний ойр орчимд сорох зүйл байхгүй учраас хуулирлын дискгүй байдаг. Жишээ нь бидэнд хамгийн ойр орших Gaia BH1 гэдэг хар нүх биднээс 1560 гэрлийн жилийн зайд оршдог. Гэхдээ тэр дангаараа оршдоггүй. Энэ систем нэг хар нүх болон нэг одноос бүрдэх бөгөөд тэд өөрсдийн хөндийн төвөө тойрон эргэдэг. Нэгэн цагт Gaia аврах том од байсан бөгөөд хос одны систем байсан. Харин нэг од нь мөксөний дараа хар нүх үлджээ. Ер нь ийм хоёртын систем ертөнцид маш олон байдаг учраас л нөгөө одных нь хөдөлгөөнийг ажиглах аргаар илрүүлж чаддаг юм. Тэгвэл хар нүх дэлхийд ойртон ирвэл юу болох вэ? ертөнцийн хаанагтай нэгэн гариг дээр үүр цайлаа. Гэхдээ энэ гариг дээр нар мандахгүй. Тэнгэрийн хаяанд хачин харанхуй бөмбөрцөг зүйл мандаж байна. Харин энэ гариг нь дэлхий бол яах вэ? Хэрэв үнэхээр дэлхийд хар нүх ойртон ирвэл аимшигтай зүйл болж магадгүй. Бидний амьд үлдэх хэсэг нь хар нүхний үзэгдлийн хаяатай хэр ойрхон байгаагаас шалтгаална. Хэрэв дэлхий хар нүхэнд хангалттай ойртвол асар их тат хүчний улмаас далайн таталт төрөлт ихсэж хэдэн зуун метр өндөр давлгаа үүснэ. Мөн жигд бус таталцал нь дэлхийн гадаргын хэлбэрийг алдагдуулсны улмаас их хэмжээний үрэлт үүсч дэлхийн цөм гамшигын хэмжээнд халж газар хөдлөлт, галтуул дэлбэрэлтүүд өмнө нь хизээч болж байгаагүй их хэмжээгээр үүснэ. Дараа нь дэлхий хар нүхэнд ойр байгаа талаараа түүн рүү татагдж сунаж эхэлнэ. Эхлээд дэлхийн агаар мандлыг сорж, дараа нь газрын гадарга задарч, улмаар бүх зүйлс хар нүх рүү яг л тоос сурвалгчинд соруулж байгаа мэт хийсэн орох болно. Энэ үзэгдлийг шпагетчих үзэгдэл гэж нэрлэдэг. Үзэгдлийн хаяанаас хэдэн зуун километрийн зайнаас энэ үзэгдэл нөлөөлөх юм. Гэхдээ энэ бол stellar буюу дундаж хэмжээний хар нүхэнд ойртох үед тохиолдох явдал. Тэгвэл супермассив буюу хит аврах том хар нүх байвал яах вэ? 2019 онд хүн төрөлхтөн анхудаа M87 галактикийн төвд орших хар нүхний зургийг авч чадсан. Биднээс 53 сая гэрлийн жилийн асад орших энэ аврах хар нүх нарнаас 5 тэрбум дахин хүнд 38 тэрбум километрийн диаметртэй. Энэ хар нүх идэвхтэй буюу хуулирлын дисктэй байсан учраас бид түүний зургийг харж чадаж байгаа хэрэг. Манай галактикийн төвд нарнаас 2.5 сая дахин хүнд хар нүх байдаг гэсэндэ гэхдээ үнэндээ тэр тиймч том биш. Биднээс 18 тэрбум гэрлийн жилийн цаана жинхэнэ мангас байдаг. Тоон 618. Энэ хар нүх зүгээр л маш том. 140 их найд нарыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэрэл ялгаруулдаг учраас өөрийн галактикаас ч тод харагддаг. Харин массын хувьд 66 тэрбум нарыг нийлүүлсэнтэй тэнцэнэ.
Энэ хар нүх маш их материйг өөртөө сорж байдаг учраас маш том хуйлралын дисктэй. Тиймээс хуйлралын дискэнд хит их халтыг үүсгэж квазар гэдэг зүйлийг үүсгэдэг. Энэ нь хар нүхний тэнхлэгээс хоёр тийш цацагдах маш халуун цацраг болон бусад материалууд байдаг. Гэхдээ энэ нь хэмжээлшгүй халуун, хэмжээлшгүй хүчтэй. Ийм квазарт оногдсон аварга одч хормын дотор устгах болно. Маш том учраас маш хүчтэй цацрагалт ялгаруулдаг. Энэ хар нүхний хэмжээг далаван гаригийн тойрог замтай харьцуулбал ингэж харагдана. Эрдэмтэд түүнийг олж илрүүлсний дараа ертөнцид үүнээс ч илүү том бит байж болно гэдгийг ойлгосон бөгөөд тэднийг хит аварга гэдгээс өөрөөр нэрлэх хэрэгтэй гэж үзсэн. Магадгүй тэднийг тэнэг том гэж нэрлэж болох юм. Жишээ нь биднээс 8.6 тэрбум гэрлийн жилийн цаана орших Феникс галактикийн төвд Феникс А гэдэг хар нүх байдаг. Энэ хар нүх 100 тэрбум нартай тэнцэх масстай, 590 тэрбум километрийн диаметртэй. Бүхэл бүтэн галактикаас ч илүү хүнд. Ийм аварга хар нүхнүүд ихэвчлэн галактикийн төвд байрлаж, бусад хар нүхнүүд одод түүний нөлөөнд оршиж байдаг. Тэднийг хэрхэн үүссэн талаар яг тодорхой хариулт байхгүй ч ертөнцийг анх үүсэж байсан үеийн аварга том однуудаас гаралтай байх гэж үзсэн. Цаг хугацааны турш тэд бусад материалыг өөртөө татснаар ийм аварга хэмжээтэй болсон бололтой. Тэгэхээр галактикийн төвд хэр том хар нүх байна? Тэр галактик төдий чинэгээрээ хөгшин настай гэж ойлгож болох юм. Тэгвэл энэ тэнэг том хар нүх дэлхий рүү чиглэн ирлээ гэж бодъё. Хар нүх нарны амир руу ирэх замдаа хэдэн мянган одод болон хар нүхнүүдийг сорж өөрийн масаа нэмсээр байх болно. Улмаар нарны аймгийн хамгийн гадуур байрлах Ортын үүлэнд хүрч тэр хавийн бүх солируудыг өөртөө нэгтгэх хүртэл дэлхийд тэмч хүчтэй нөлөөлөхгүй. Харин Куйперийн бүс буюу Далавангийн тойрог замд ойртох үед бүх зүйл эхэлнэ. Аимшигт хүчтэй тат хүчний нөлөөнд орж эмх замбраагаа алдсан сая мэс чулуулгын солирууд дэлхийг хайр найргүй бөмбөгдөж эхэлнэ. Дараа нь Далаван, Тэнгэрийн ван, Бархас байд болон Санжир гаригийг атомаар нь за татаж арай хийж ангараг гариг дээр бүтээж байсан соёл иргэншлийг хормын дотор л сүрүүлнэ. Тэр үед бид түүний таталцлаас зайлах ямар ч боломжгүй болсон байх юм. Манай гариг бүхэлдээ гомн шиг сунаж хар нүхэнд татагдан орно. Нарч гисэн түүнээс зайлж чадахгүй. Энэ бүхний эцэст биднийг байсан эсхийг хинч мэд хэргүй болж аврах том хар нүх цааш үргэлжлүүлэн одох юм. Тэр цаашлаад манай галактикийн төв дэх аврах хар нүхнүүдийг ч юуж болоогүй юм шиг өөртөө сорж орхино. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Хэрв тэр хар нүх яг биднийг чиглэж ирсэн үед эсвэл өөртөө ойртсон бүхнийг сордог болохоос биш, бүтэн галактикийг тэр чигт нь тоос сорогч шиг хамаад байдаг гэсэн үг биш шүү. Энэ хар нүхний зөвхөн үзэгдлийн хаяаг нь туулахын тулд SpaceX компани Starship хөлгөөр 2500 жил нисэх болно. Ер нь л хит аврах хар нүх манай нарны аймагт орж ирвэл бүх зүйл дуусч, гаригууд бүхэлдээ задарч, сорогдох нь сорогдож, зарим хэсэг нь аврах хар нүхний бүслүүр болон тойрон эргэлдэнэ. Хэрв энэ үед ямар нэг солир дээр эсвэл сансрын биет дээр хэсэг хүмүүс амьд үлдэж чадлаа гэж бодсон ч асар их цацраг туяаны улмаас удалгүй өгөхөөс өөр аргагүй болох юм. Тэгвэл яг ийм хоёр хит аврах хар нүх мөргөлдвөл юу болох вэ? Дэлхийдээ харьцангуй ойрхон нэг ийм үзэгдэл явагдаж байгааг эрдэмтэд илрүүлжээ. Яг ойрхон гэдэг нь биднээс 500 сая гэрлийн жил л дээ. Эдгээр хоёр хар нүх бие биедээ аажмаар ойрцоор байгаа. Эрдэмтдийн тооцоосноор энэ хоёр хар нүх 200 сая жилийн турш бие биенээ тойрон эргэж байгаа бөгөөд хизээ нэгэн цагт тэд нэгдэж нэг хар нүх болох юм. Энэ үзэгдэл хэдэн мянга эсвэл хэдэн сая жилийн турш үргэлжилж магадгүй. Гэхдээ аврах биетүүд хоорондоо нэгдэх үзэгдлийг заавал ийм холоос хайх шаардлагагүй. Үнэн дээр бид одоо ч гэсэн ийм нэгдэх үзэгдлийг харж байгаа. Манай сүүн зам болон Андромеда галактикууд бие биенээ ойрцоор байгаа төдийгүй 2.5 тэрбум жилийн дараа гэхэд бүр нэгдэж Мелкомеда хэмээх шинэ галактикийг үүсгэх болно. Хитрхи хол сонсогдож байгаа ч ертөнцийн хувьд энэ бол хормын төдийл үзэгдэл юм. Харин тэр үед Тэнгэр нэг иймэрхүү харагдаж магадгүй. Өөр нэг мангас бий. J2157. Хэрв 34 тэрбум нарны маастай хар нүхийг сүүн зам галактикийн төвд байрлуулвал манай сарнаас 10 дахин тод гэрэлтэж харагдана. Түүнийг өсөглөн хар нүх гэж нэрлэдэг. Учир нь тэр өдөр бүр манай нарны маастай тэнцвүүц материалыг сансрах тургуугаас залгиж байдаг байна. Дундаж хэмжээний хар нүхнүүд одыг сорохдоо тодорхой хэмжээний хугацаа шаарддаг бол энэ мангас нарыг зүгээр л хормын дотор өөртөө шингээх чадвартай. Одноос үлдсэн бусад хэсэг нь түүнийг тойрон хуйлралын диск болон гэрэлтэж харагдана. Гэхдээ азар энэ хар нүх биднээс 12.5 тэрбум гэрлийн жилийн зайтай.
аврах том хар нүхнүүд ийм гамшигыг учруулж чадах юм байна. Тэгвэл хэсэг галзуу эрдэмтэд дэлхий дээр хар нүх үүсгэж ихвэл яах вэ? Ер нь дэлхий дээр хар нүх үүсгэх боломжтой юу? Швейцар улсад ЦЕРН буюу бөөмсийг бараг гэрлийн хурдаар хурцсагдаг аврах том байгууламж байдаг. Тэгвэл энд санаатаагаар хар нүх үүсгэж болох уу? Онлайн түвшинд бол лабораторийн нөхцөлд хар нүх үүсгэж болно. Гэхдээ лабораторийн түвшинд үүсгэсэн хар нүх маш жижиг хэмжээтэй. Хүний биед байдаг E. coli бактериас 40 сая дахин жижиг. Дээрээс нь ийм жижиг хар нүх үүссэн даруйда уршиж алга болно. Тиймээс одоогийн технологиор ямар нэг хэмжээгээр аюул учруулж чадах хар нүхийг үүсгэхийн тулд хэдэн их 80 жил шаардлагатай. Дэлхийг сөнөөж чадах хар нүхийг бий болгох боломж одоогоор байхгүй учраас бидэнд айх зүйл алга. За тийм байж тэгвэл хэрв дэлхий хар нүхийг тойрон эргвэл яах вэ? Жишээ нь Интерстеллар кинон дээр гардаг шиг хар нүхний системд бид амьд байж чадах уу? Манай нартай ижил мастай хар нүхийг нарны хажууд тавьбал тэд бие биенээ тойрон эргэнэ. Энэ тохиолдолд нарны аймгийн гаригууд тэдэн рүү татагдахгүй тулд илүү хурдтайгаар тойрон эргэх шаардлагатай болно. Дэлхийн нэг жил нь 365 биш 258 хоног болно. Тэгвэл хар нүхийг нарны оронд тавьчихлаа гэж бодъё. Бидэнд ямар нэгэн нөлөө шууд мэдрэгдэхгүй. Нартай ижил мастай учраас гаригууд тойрог замаараа эргэсэн хിവэр байна. Гэхдээ удалгүй асуудлууд үүснэ. Хар нүх нар шиг гэрэлтэхгүй учраас дэлхий харанхуйд бүрхэгдэж улмаар 7 хоногийн дотор дэлхийн дундаж температур 1 градус, жилийн дараа гэхэд хасах 100 градус төрж мөсөн гариг болно. Энэ хүйтэнд бид амьд үлдлээ гэж бодсон ч нарны гэрэлгүй улмаас ногоон ургамлууд мөхөж улмаар бүх амьтад болон хүмүүс өсөглөнд нэрвэгдэж үхнэ. Мөн асар их рентген болон гамма цацраг ялгарх учраас дэлхий дээрх амьдралыг хэдхэн сарын дотор бүрэн устгах боломжтой. Тэгэхээр бид алтан нараа хар нүхээр солих нь сайхан санаа биш ээжээ. Тэгвэл хар нүх рүү унсан зүйлсийн мэдээлэл хаачдаг вэ? Чи нэг номыг шатаалаа гэж бодъё. Тэгвэл түүнээс үлдсэн үнс ном бүр атом молекулыг бүгдийг нь цуглуулж чадвал түүнд агуулгадах мэдээллээр нь номыг ахин бүтээж болно. Онлын хувьд мэдээлэл хизээч устдахгүй учраас хар нүхний дотор хаа нэгтээ хадгалагдах ёстой. Хар нүхний талаарх бидний анхны ойлголт бол хар нүх рүү унсан бүх зүйл үзэгдлийн хаяаг өнгөрөх үед хар нүхэнд үрдүүлдэнэ гэж үздэг байсан. Харин Стивен Хокингийн цацрагалт гэдэг үзэгдэл болдгийг нээсний дараа энэ ойлголт өөрчлөгдсөн. Хар нүх бүх зүйлийг сороод байдаггүй. Тодорхой хэмжээний масс болон энергийг буцааж ялгаруулдгийг ойлгосон. Тэгэхээр дотгошоо унсан биетийн мэдээлэл нь хар нүхнээс гарч буй цацрагаар дамжин ямар нэг байдлаар зугтаж чадах юм биш үү? Гэвч бас тийм биш бололтой. Хар нүхний хязгааргүй их татах хүч нь тухайн биетийн мэдээллийг эвдэж орхидог байж магадгүй. Тиймээс тэр мэдээлэл хар нүхнээс гарсан ч хизээч эргэж анхных шигээ сэргэж чадахгүй гэж үздэг. Өөрний хачирхалтай зүйл бол орчлон ертөнцийн тэр чигтээ хар нүхэн дэх 2 хэмжээст холограммын биш үү гэсэн онол. Бидний мэдих 3 хэмжээст физик орчлон ертөнцийн үнэндээ хар нүхний гадаргуу дээр орших 2 хэмжээст проект дүрсэн биш биз гэж үздэг эрдэмтэд олон байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн онол. Одоогоор үнийг батлах боломжгүй. Түүнээс гадна физикч Стивен Хокинг хар нүхэн олонлог ертөнц рүү эсвэл зэрэгцээ ертөнц рүү нэвтрэх, өөр хэмжигт рүүн рүү шилжих нууц хаалгач байж магадгүй гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Мөн Эйнштейн Роузныг үргэж нэрлэгддэг цаг хугацаа орон зай хонглоор дамжин өөр ертөнцтэй холбогддог байж болно гэсэн онол бий. Хэдийгээр үнийг батлах ямар ч баримт олдоогүй, тийм байх огт боломжгүй гэсэн үг биш. Хэрэг үнэхээр тийм хонгол байдаг бол цаа талд нь биднийг юу хүлээж байж болох вэ? Өөр нэг бодит байдал уу? Эсвэл шал өөр цаг хугацаанд шилжих үү? Энд гэхдээ нэг асуудал байдаг. Эйнштейн Роузныг үүрэн маш тогтворгүй учраас чамайг өөр орон зайд шилжих үед гинет алга болж хар нүхэнд үрд гацаач магадгүй. Нөгөөтэйг өөр хэмжээсэнд хүргэж чадах хэмжээний тогтвортой байсан ч гэсэн маш хүчтэй таталцал цацрагт байны мужаар дамжих учраа цаа талд нь гарахаасаа өмнө аль хэдийн өгсөн байх болно гэж таамагладаг. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таамаглал, онол төдий зүйл. Магадгүй нэг л өдөр бид хар нүхээр эсвэл цаг хугацааны гүүрээр аялал сурах ч юм билүү. Харин одоо өөрний хачирхалтай биетийн талаар ярив. Энэ бол цагаан нүх. Хэдийгээр цагаан нүх байдаг эсхийг батлаагүй ч гэсэн тийм зүйл байх боломжтой гэж үздэг онолууд олон бий. Тэгвэл цагаан нүх гэж юу вэ? Нэг талд өөртөө ойртсон бүх зүйлийг сорж авдаг хар нүх байгаа бол нөгөө талд цагаан нүх нь маш их энергийг ялгаруулдаг байх ёстой гэж үздэг. Хар нүхэнд орсон юуж гарч чадахгүй бол эсрэгээрээ цагаан нүх рүү юуж орж чадахгүй.
Хар нүхэн цаг хугацааг ирээдүг рүү чиглүүлэх бол цагаан нүхэн өнгөрсөн рүү чиглүүлдэг байж магадгүй. Хар нүхэнд хоримтлогдсон бүх мэдээлэл, материуд ертөнцийн хаа нэгтээ цагаан нүхээр дамжин гадагшилдаг байж болно. Нэг ёсондоо хар нүхний нөгөө тал нь гэсэн үг. Гэхдээ хэрэв цагаан нүх байдаг бол олон тэрбум жил өөртөө хоримтлуулсан бүх матери болон энерги гадагшлуулдаг боловч энэ үйл явц маш богино хугацаанд үргэлжилдэг байж магадгүй. Гэхдээ өөр хэсэг эрдэмтэд хар нүх мөхөх үедээ цагаан нүх болон хуурдаг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тэгвэл нэг асуулт үүснэ. Хэрэв хар нүх мөхөхдөө цагаан нүх болон хуурдаг юм бол хэдэн тэрбум жилийн өмнө үүссэн хар нүх яагаад одоо цагаан нүх болохгүй байгаа гэж? Хариулт нь бол хар нүх хэтэрхий урт настай. ертөнц үүсээд 13 тэрбум жил өнгөрч байна. Харин хар нүхний нас хэдэн их найдаар хэмжигдэнэ. Тиймээс бид хар нүхний мөхөх үйл явцыг одоогоор олж харж чадахгүй байгаа хэрэг. Хэрэв дээрх тамга үнэн бол бүх хар нүхнүүд мөксний дараа ертөнц цагаан нүхнүүдээр дүүрч бүх мэдээллүүдээ гадагш буцаан цацах болно. Тэрч бүх хил одоо бидний байгаа ертөнц өөрөө цагаан нүхэн дотор байж магадгүй гэсэн хачирхалтай санаагч дэвшүүлсэн. Бидний их тесрэлт гэж нэрлэдэг зүйл маань цагаан нүхний бүх материа гадагшлуулж хийсэн тэр мөчн биш үү гэж үзсэн байна. Нөгөөтэйгүр зарим аврах хар нүхнүүд маш хүчтэй гамма цацрагалт хийдэг. Энэ цацрагалт нь манай нарны бүглүүдэн амьдралынхаа туршид ялгаруулж чадхаас ч их энергийг ялгаруулдаг. Тэгвэл цагаан нүх гэдэг нь маш хүчтэй цацрагалт хийж буй аврах хар нүх юм биш биз? Орчлон ертөнц үүсээд 13.8 тэрбум жил өнгөрсөн ч гэсэн ертөнцийн хувьд эсвэл хар нүхний хажууд нялх насандаа байгаа гэж ойлгож болох нь. Шинжлэх ухаан ч гэсэн энэ бүх нууцлаг зүйлстэй харьцуулахад дөнгөж эхэлж байгаатай адилхан ажээ. Тэгэхээр одоо хэдүүлээ бяцхан дүгнэлт хий. Эллипс хэлбэртэй галактикууд шинэ од үйлдвэрлэхээ бараг болсон. Нэг ёсондоо хөгшин настай гэж хэлж болох бол манай сүүн зам шиг мушгаа галактикууд харьцангуй залуу шинэ оддыг үүсгэж байдаг. Одод мөксний дараа цагаан одоод эсвэл нейтрон од үлддэг. Тэд олон тэрбум их найд жил насалдаг. Харин илүү том од мөхөхдөө хар нүх болж тэднээс ч удаан хугацаагаар орших бөгөөд хизээ нэгэн цагт ертөнцийн бүх одод мөхөж харанхуй ертөнц үлдсэн ч хар нүхнүүд оршсоор л байх болно. Гэвч мөнх зүйл гэж үгүй. Хар нүхнүүд ч гэсэн хизээ нэгэн цагт ууршиж үгүй болно. Гэхдээ 1068-аас 10103 зэрэгт жилийн дараа. Харин бидний хувьд орчлон ертөнцийг илүү сайн мэдхийн тулд орон зай цаг хугацааг бүрэн ойлгохын тулд хар нүхний нууцыг тайлах хэрэгтэй. Хар нүх нь ертөнцийн нууцыг тайлах хамгийн чухал түлхүүрч байж мэднэ. Нөгөөтэйгүр орон зай цаг хугацаа нь ертөнцийн үндсэн суурь хүч нь биш байж магадгүй. Харин цаг хугацаа орон зай өөрөө юунаас үүссэн хамгийн чухал хэсэг байж магад. Их тесрэлтийн улмаас бүх зүйл үүссэн гэдэг. Гэхдээ их тесрэлт болохоос өмнө ямар үйл явдал болсон бэ гэдэг асуултын хариултыг олохын тулд квант таталцлын онол гэж нэрлэдэг зүйлийг бид олж нээх хэрэгтэй гэж үздэг байна. Альберт Эйнштейн нэгэн удаа хэлэхдээ хэрэв чи байгалыг анхааралтайгаар ажиглаж чадвал байгалийн нууцлаг үннийг харж чадна гэж хэлсэн байдаг. Магадгүй түүний хэлсэн тэр их нууцлаг зүйлс хамгийн энгийн зүйлд ч оршиж байдаг ч юм билүү. Шөнийн тэнгэрийн одод руу ширтэх үедээ чи өөрөө энэ ертөнцийн гайхамшгуудын нэг гэдгээ мэдрэх болно. Харин мэдэрч байна гэдэг нь үүнээс ч илүү гайхамшиг юм.